Орчин үеийн дайнд алсын тусгалтай дрон фронтын артаал аюулгүй бүс гэдэг ойлголтыг бүрэн үгүй хийж байна. За дэлхийн 2 дугаар дайнаас хойш агаарын нүсэр дайралтад өртөж үзээгүй Орос улбаны улсын нийслэл Москва хот руу Украин улс даваа гарагийн шөнө 620 дроноор нэгэн зэрэг хүчтэй зохиолт өгсөн байна. За энэ нь дайн эхэлснээс хойш тус бүс нутгийг онилсон хамгийн том дроны дайралтуудын нэг болж байна. За Оросын агаарын довтлооноос хамгаалах хүчин Москва орчимд 180 дроныг устган сөнөөсөн бөгөөд за ослын газруудад онцгой алба шуурхай ажиллаж байна. Москва мужийн захирагч Андрей Пробийн мэдээлснээр дроны цохилтын улмаас 3 хүн шархагдсан байна. Мөн Оросын цахим худалдааны Wild Veris компани агуулах болон бусад байгууламжид дроны хилтерхий унаж бага зэргийн эвдрэл хохирол учирчээ. Түүнчлэн 2014 онд Орос улбаны улсад нэгтгэгдсэн Кримийн хойгт Украин дроны дайралт хийж өмнөд дүүргүүдийн хэд хэдэн суринд цахилгаан хангамж тасарч эрчим хүчний сүлжээнд ноцтой хүндрэл үүсэт байна. За энэхүү халдлагын дараа Орос улбаны улс Их Британи улсад хандан Украинд алсын туслахтай дрон нийлүүлсэнтэй холбогдуулан хатуу анхааруулга өглөө. Лондонд суугаа Оросын элчин сайдын яамнаас Их Британий энэхүү үйлдэл ноцтой үр дагавартай бөгөөд за тэд үүний хариуцлагыг хүлээх болно хэмээн мэдэгдсэн байна. Мөн Украины талд үзүүлж байгаа цэргийн дэмжлэг мөргөлдөөнд оролцоо гүнзгийрэх тусам Лондонгийн төлөх төлөөс улам өндөр байх болно гэдгийг онцолжээ. Орос улбаны улсын уг хатуу мэдэгдэл нь Их Британд үйлдвэрлэгдсэн дронуудыг Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхөд анхудаа ашигласан тухай мэдээлэл ил болсны дараа гарсан юм а. Үүнтэй холбогдуулан Их Британий батлан хамгаалах яам тус мэдээллийг шууд нотлоогүйч Украины талдаа баттай зогсож хамгаалтанд шаардлагатай бүх зэвсэг техникээр хангах амлалтандаа үнэн ч хэвээр байгаагаа мэдэгджээ. Их Британи улс 2026 оны эцгийхэд Украинд 752 сая фунт стерлингийн өртөг бүхий 150 мянган дрон нийлүүлэхээ зарлаад байсан билээ. За сүүлийн саруудад Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэр логистикийн төвүүд дэд бүтцийг онилсон алсын тусгалын дроны дайралтаа эрс эрчимжүүлээд байна. За харин Москвагийн зүгээс барууны орнууд Украиныг алсын тусгалтай зэвсгээр дэмжих нь мөргөлдөөнийг улам даамжруулж хүндрүүлэх аюултайг сануулсаар байна. За энэ нь цаанаа инхийн хилцээ эхлэх боломж улам алсарч байгаа нь тохио гэж зарим улс орны шинжээчид үзэж байна.